Шинжлэлийн засгийн газар байгуулагдаад 100 хонжээ. Энэ хүрээнд боловсрол шинжилгээ ухааны яамнаас 3 сар гаруй хугацаанд шинжилгээ ухааны салбарт хэд хэдэн бүтээлч ажлуудыг хийжээ. Улс их орныхоо хөгжил цэцэглэлтэнд алхам алхмаар дэм болсон дараах үйл ажиллагаануудыг онцлон хүргэе. Засгийн газраас анхааран хэрэгжүүлж буй нэн төрөвний ажлуудын нэг бол шинжилгээ ухааны салбарын шинжилэл. Монгол Улсын ерөнхий сайд Алтан хуйг 9-р сарын 28-нд тус салбарын эрдэмтдтэй шинжилгээ ухааны салбарын шинжилэл хилцүүлэг зохион байгуулсан юм. Манай орны шинжилгээ ухааны салбарт өнөөдрийн байдлаар 1500 орчим эрдэм шинжилгээний ажилтан ажилладаг. Тэдний төлөөлөл инхүү цугларч өөрсдийн салбарын тулгамдсан асуудал цаашдын зорилтоо засгийн газрын тэргүүнтэй хуваалцсан байна. Хилцүүлгийн үеэр шинжилгээ ухааны технологийн байгууллагын бүтэц зохион байгуулалтыг боловсронгуй болгох талаар шинжилгээ ухааны академи болон ихтэй сургуулиудын төлөөллүүд хэлэлцлээ. Мөн шинжилгээ ухааны академийн ерөнхийлөгч Энх Төвшин илтгэл тавьж эрдэмтэн судлаачид эрдэм шинжилгээний ажлын чанарыг сайжруулах, судалгааны үр дүнг нэвтрүүлэхэд учирч буй саад бэрхшээл шийдлийн талаар асуудал дэвшүүлсэн юм. Залуу иргэн бол улс үндэстний баялаг. Мэдлэг чадвартай залуус байж гэмээр улс их орн маань дэлхийд өөрийн сүр хүчийг гайхуулж чадна. Боловсрол шинжилгээ ухааны яамнаас энэ оны 9-р сард залуу судлаачдын хүрэл тогоот эрдэм шинжилгээний баг хурлыг зохион байгуулж, боловсрол шинжилгээ ухааны сайдын нэрэмжит судалгааны грантыг олгосон юм. Залуу эрдэмтэн судлаачдыг дэмжих, тэдний авьяас чадварыг хөгжүүлэх зорилгоор энэ жил хүрэл тогоот эрдэм шинжилгээний баг хурлыг анагаах ухаан, биологи, хөдөө аж ахуй, геологи, газар зүй, нийгэм, хүмүүнлэгийн ухаан, техник технологи, байгалийн ухааны салбараар зохион байгуулж, хуралд залуу судлаачид илтгэл тавьж оролцлоо. Энэхүү баг хуралд илтгэл тавьж оролцсон залуу эрдэмтдээс шалгаруулж, судалгааны ажилд нь грант олгодог. Энэ жилээс эхлэн грантын тоо хэмжээг нэмэгдүүлж, шалгарсан 12 судлаач тус бүрт 4 сая төгрөгийн грант жил бүр олгож байхаар шийдвэрлэлээ. Энэхүү арга хэмжээ нь их сургууль эрдэм шинжилгээний байгууллагын хүний нөөцийг чадваржуулах, эрдэмтдийн залуу халааг бэлтгэх, залуу судлаачдын судалгааны ажлыг чанаржуулахад ихээхэн өр нөлөө үзүүлэх юм. Засгийн газраас залуу эрдэмтэн судлаачдад грант олгох журмаар дэмжин ажиллахын хажуугаар анагаах ухааны салбарт мөн бүтээлч ажлыг хийжээ. Манай ард түмэн эрдэнэс уламжлалт анагаах ухааныг өдөр тутмын амьдралдаа хэрэгэлсээр ирсэн. Олон зуун жилийн өмнөөс ашигласаар ирсэн уламжлалт анагаах ухааныг одоо үед бид найрлах жорыг эвдлэгүйгээр орчин үеийн технологиор ашиглах боломжтой боллоо. Боловсрол шинжилгээ ухааны яамны дэмжлэгтэйгээр уламжлалт анагаах ухааны эрдэм шинжилгээ, туршилт, үйлдвэрлэлийн цогцлборыг шинээр байгуулж ашиглалтанд оруулсан байна. Тэгэхээр бол уламжлалт анагаах ухааны чиглэлээр улсын хөрөнгө оруулалтаар энэ эрдэм шинжилгээ туршилт үйлдвэрлэлийн цогцлборыг бол сая 10 сарын 10-нд одоо нээж ашиглалтанд оруулсан. За энэ цогцлборын гол зорилго бол ер нь одоо судалгаа шинжилгээний ажлын үр дүнг одоо үйлдвэрлэлд нэвтрүүлэх. Тэгээд тэр одоо гаргасан бүтээгдэхүүнийг бол одоо практикт гаргаж ийн хүн амын одоо эрүүл мэндийн тусламж үйлчилгээнд хэрэглэх энэ асуудал бол үнэхээр одоо манай орны одоо энэ тулгамдсан асуудал байна. За энэ асуудлыг одоо шийдвэрлэх үүднээс энэ одоо зохицолборыг бол одоо барьж хөрөнгө оруулалт хийж ингэж ашиглалтанд оруулсан юм аа. Энэхүү цогцлбор ашиглалтанд орсноор Монголын уламжлалт анагаах ухааны салбарт судалгаа шинжилгээний төвшин цар хүрээtэлж стандартын шаардлага хангасан уламжлалт эмийн үйлдвэрлэл өргөжих давуу талтай. Ингэснээр чанар үйлчилгээ сайтай аюулгүй хүртээмжтэй нэмэн үртэг шингэсэн уламжлалт эм хэрэглэх, боловсруулан гаргасан шинэм хүнсний нэмэлт бүтээгдэхүүнүүд хүн амыг өвчлөлөө сэргийлэх, өвчин эмгийг ангаан эдгэрүүлэхэд бодит хувь нэмэр оруулна. Тэгэд бол энэ зохицолбор маань бол судалгааны үр дүнг одоо бойжуулах, за тэрийг одоо бүтээгдэхүүн болгох, технологи болгоход одоо үндсэндээ бол гол нь одоо чиглэсэн ийм одоо зохицолбор байна. Боловсрол шинжилгээ ухааны яам эрдэм шинжилгээ, туршилт, үйлдвэрлэлийн цогцлборын барилгын ажилд 1.2 тэрбум төгрөг, эмийн үйлдвэрлэлийн шугам, тоног төхөөрөмж лабораторийг бэлжүүлэхэд 710 сая төгрөгийн хөрөнгө оруулалтыг хийсэн юм. Олон мянган жилийн түүхтэй Монгол угсаатны үлгийн нутаг тусгаар тогтносон Монгол улс бол Монгол судлалын гал голомт билээ. Монгол судлал нь хэл, соёл, түүхийн цогц судалгаа юм.
боловсрол шинжлэх ухааны яамнаас санаачлан үндснийхээ өвийнхээ баялаг болсон хэл соёл түүхээ хадгалан үлдэхийн тулд хийсэн дөрвтэй алхмуудын нэг бол яахын аргагүй Монгол судлалыг дэмжих сан байгуулах тухай байлаа. Засгийн газар 2012 онд 56 дугаар тогтоолоор Монгол судлалыг хөгжүүлэх үндэсний хөтөлбөрийг баталж үйл ажиллагааг эхлүүлээд байна. Монгол улсын ерөнхийлөгчийн Монгол судлалыг дэмжих сан байгуулах тухай 2012 оны 14-р зарлагт Монгол судлалыг дэмжих сан байгуулахыг Монгол улсын засгийн газарт чиглэл болгосон. Монгол судлалын дэмжих сан хэрэг байгуулагдвал энэ бол одоо нэгдүгээрт нь одоо судалгааны төсөл одоо зорилт хөтөлбөрүүдийг хэрэгжүүлнэ. Дараа нь бол одоо та бүхэн мэдж байгаа 5 жилд нэг удаа одоо олон улсын одоо Монгол эрдэмтдийн хурал гэж болдог. За энэ мэтийн одоо хурал чуулган одоо хилцүүлгүүдийг бол бас санхүүжүүлнэ. За дараа нь одоо угсаа нэгтэй орнуудад Монгол судлалын төвийг байгуулах асуудлыг бол бас тавина. За дараа нь одоо гадаад Монгол судлалын төвүүдийг үйл ажиллагааг нь дэмжих талаар бас арга хэмжээ авна. За дараа нь бол одоо орчныг бүрдүүлэх талаар ажиллана. Одоо Монгол судлалын түүхэн одоо их сурвалж баримтуудыг номын сан болгох, архивын материалыг бүрдүүлэх зэрэгээр бол ажиллана. Ер нь энэ бүх ажлуудыг хийснээр одоо олон улсын Монгол судлалын одоо төв нь Монгол улс байх боломжтой бүрдэх юм байна. Монгол судлал 100 гаруй жилийн өмнө өрн дахинд үүсч дэлхийн 20 гаруй орны 70 орчим эрдэм шинжилгээний байгууллагыг түшиглэн хөгжиж ирсэн боловч дэлхийн улс төр нийгмийн өөрчлөлт, эдийн засгийн хямралаас шалтгаалan сүүлийн 20 жилд Америк, Герман, Англид Монгол судлалын зарим төв хаагдж үйл ажиллагаа нь хумигдж байна. Монгол судлал хөгжснөөр Монголын үндэсний соёлын дархлаа ажилт нэмэгдэнэ. За Монгол улсын одоо гадаад нэр хүнд өснө. За ингэснээр одоо энэ Монгол явж хамгийн эцэст бол олон улсын Монгол судлалын гол төв нь бол Монгол улс байх ёстой. Энэ байр суурь одоо баттай хадгалахад энэ төр зэцгээс Монгол судлалын хөгжил тогтолцоор авч байгаа арга хэмжээ бол маш чухал. Монгол судлалыг дэмжих санг үүсгэн байгуулахтай холбогдуулан за мөн их эзэн Чингис хааны мэндэлсний 850 жилийн түүх дойн арга хэмжээний хүрээнд Монгол улсын ерөнхийлөгч Цахиагийн элбэг доржийн ивэлдор Чингис хаан ба даяарчлал олон улсын эрдэм шинжилгээний хурлыг 2012 оны 11-р сарын 14-15-ны өдрүүдэд Улаанбаатар хотноо зохион байгууллаа. Хурлын зорилго нь Чингис хаан болон Монголын эзэнт гүрний түүх, Монголын нууц товчон зэрэг Монголын түүхийн тулгуур сурвалж бичгийн судалгааны сүүлийн үеийн үр дүнг танилцуулах, зангилаа асуудлыг хэлэлцэх, санал солилцох, их сурвалж баримтцэлтийг судалгааны эргэлтэнд оруулахад чиглэгдэв. Хуралд Оросын холбооны улс, бүгд найрамдах Хятад ард улс, Америкийн нэгдсэн улс, Япон, Англи, холбооны бүгд найрамдах Герман улс, бүгд найрамдах Солонгос улс, Болгар, Турк, Казахстан, Кыргызстан, Унгар, Израиль, Иран, Энэтхэг зэрэг 15 улсын 40 шахам эрдэмтэн судлаач нийт 60 шахам хүн элтгэл хэлэлцүүлсэн. Орчин цагт хүн төрөлхтний ахуй амьдрал шинжлэх ухааны шинэ ололт амжилтаас шууд хамаархулсан. Дэлхийн хэмнэлээс хоцрохгүй тулд монголчууд бид ч шинжлэх ухаанч хандлагыг ухамсарлан өөртөө төлөвшүүлэх шаардлагатай болоод байгаа юм. Энэ ажлын хүрээнд боловсрол шинжлэх ухааны яамнаас шинжлэх ухааныг түгээн дэлгэрүүлж, соён гэгэрүүлэх хөтөлбөрийг боловсруулан олон нийтийн нээлттэй хилцүүлэг зохион байгууллаа. Энэхүү хөтөлбөрийн зорилго нь шинжлэх ухаанч хандлагатай зөв монгол хүнийг төлөвшүүлэх, нийгмийн бүх давхаргыг соён гэгэрүүлэхэд оршино. Хөтөлбөрийн үйл ажиллагааны хүрээнд эрдэмтдийн үг цуврал лекц зохион байгуулахаар төлөвлөж, эхнийхийг доктор Сүхбаатар энэ ертөнц үнэхээр сүнэн гэж үл сэдвээр олон нийтэд лекц уншиж, ертөнц сүнэх талаар иргэдийн дунд дэгдэж айдас төрүүлээд байгаа эргэлзээ тэнэгэлзээ цуу ярианд шинжлэх ухааны нотлогоотой хариулт өглөө.
Боловсрол шинжлэх ухаан ангаах ухааны салбарт засгийн газраас энэ мэтчлэн бүтээлч ажлуудыг хийжээ. Үүний сацуу ард иргэдийн амин зуулга болсон газар тариалангийн салбарыг ч мөн орхигдуулаагүй юм. Сүүлийн жилүүдэд засгийн газраас газар тариалангийн үйлдвэрлэлийг сэргэн хөгжүүлэх зорилгоор хэд хэдэн томоохон үйл ажиллагааг хэрэгжүүлэх болсон. Энэ ажлын хүрээнд боловсрол шинжлэх ухааны яамны дэмжлэгтэйгээр ган халуун тэсвэртэй зусах буудан дархан 144 сортын тариалалтыг нэмэгдүүлсэн байна. Зусах зөөлөн буудан дархан 144 гэж сорт манай хөдөөч их сургуулийн харьяа Дархан уул аймагт Гурвангал тариалангийн сургуульд эдэмжлэгийн хүрээлэнгийн эрдэмтдийн үндсэндээ 25 жилийн хөдөлмөрөөр бүтсэн ийм шинэ сорт байгаа. Тэгэхээр энэ сорт маань 2010 онд улсын сорт зорилтын комиссар Албан ёсоор Монгол улсын тариалангийн төв бүст нутагчсан сортоор батлагдсан. За одоо ингээд тариалангийн төв бүсийн аж ахуй нэгжүүдэд тариалагдж эхэлж байгаа ийм сорт юм аа. Дархан 144 сорт Монгол улсын шинжлэх ухааны шилдэг бүтээл бөгөөд 87-оос 90 хоногт боловсрдог дунд орой болцтой налалт ган халуун тэсвэртэй талбай нөхцөлд харьцангуй бага өвчлөдөг давуу талтай. Ургацын чадвах өндөртэй 38.7 центр га тариалагдж буй хяналт сортуудаас 5.4-өөс 8.4 центр гагаар нэмүү ургац өгдөг. Дархан 144 сортын 1000 үрийн мас 37.4 г, натууржин 782 литр грамм, уураг 16.9%, нойтон цавуулга 35.3%, гурилын гарц 67.3%, талхны эзэлхүүн 556, ерөнхий үнэлгээ 4.1 баа зэрэг чанарын үзүүлэлтээр хүчит буудан стандартын шаардлагыг бүрэн хангасан бүтээл юм а. 2010 онд нутагчснаас хойш өнөөдөр үндсэндээ Дархан уул, Сэлэнг, Булган аймгийн нэг 10-аад аж ахуйн нэгжид бид нэр голцоо энэ Дархан 144 сортын элит болон сортын үр үйлдвэрлэх чиглэлээр аж ахуйн нэгжүүдтэй хамтарч ажиллаж байна. Тэгэхээр энэ ажлын үр дүнд үндсэндээ 2012 онд бид нар улсын үрийн нөөцөд 90 гаруй тонн элитүр үйлдвэрлэж хадгалууллаа. За миний дээр дурдсан аймагуудын аж ахуйн нэгжүүдэд үндсэндээ 500 гаруй тонн энэ сортын одоо үрийг үйлдвэрлэж хадгалаад байна. 21-р зуун гарснаар монголчууд бид мэдлэг боловсролтой илүүтэй анхаарах болсон. Монгол улсын засгийн газраас эрдэм шинжилгээний ажилтны нийгмийн асуудлыг шийдвэрлэх талаар ажиллаж байна. Үүнтэй уялдуулж боловсрол шинжилгээ ухааны яам эрдэм шинжилгээний ажилтны аттестачлах ажлыг эхлүүлжээ. Засгийн газрын 2012 оны 50 дугаар тогтоолоор эрдэм шинжилгээний ажилтнуудад зэрэг дэвийн нэмэгдэл олгох асуудлыг батлууллаа. Эрдэм шинжилгээний ажилтны зэрэг дэвийн тодорхойлолд нийтлэг шаардлага шалгуур үзүүлэлтийг 2012 оны 88 дугаар тушаалаар баталж, эрдэм шинжилгээний ажлын арга барил эзэмссэн байдал, ур чадварын өсөлт, ажлын үр дүнг үнэлж, түүнээс хамааруулан зэрэг дэв олгох, түүнийг ахиулах, бууруулах үндслийг бодиттой тогтоох зорилгоор эрдэм шинжилгээний ажилтныг аттестачлах ажлыг эхлүүлсэн байна. Зэрэг дэвийн нэмэгдэл олгосноор эрдэм шинжилгээний ажилтны шинжлэх ухааны салбарын үйл ажиллагаанд оролцох эдвэх сайжирч, судалгаа боловсруулалтын ажилд чанарын ахиц гарах нөхцөл бий болох юм. Цаашид Монгол улсын засгийн газраас эрдэмтэн багш судлаач нарын мэдлэг оюуныг нэгтгэж, судалгааны чанарыг сайжруулах зорилтыг хангахад шинжлэх ухааны байгууллагын бүтэц зохион байгуулалтанд менежментийн шинжилэл хийх, шинжлэх ухааны технологийн үйл ажиллагааг эрэлтэд нийцүүлэн явуулах, олон улсын жишигт нийцсэн хөгжлийн зөв хандлага бий болгохоор ажиллаж байна. Шинжилгээний засгийн газар байгуулагдаад 100 хоногт зөвхөн шинжлэх ухааны салбарлаг ихэд дээр дурдсан үр бүтээлтэй ажлуудыг хийжээ. Боловсрол шинжлэх ухаан газар тариалан ангаах ухааны салбарт хийгдэж байгаа эдгээр бүтээлч ажлууд цаашид тусгах сэдв хамрах хүрээний хувьд илүү далайцтай хөгжин Монгол иргэн бүрийн ашиг сонирхолд нийцсэн бодит үр дүн болох нь дамжиггүй юм а.